Өглөөний нар мандахтай зэрэгцэн хавдар судлалын үндэсний төвийн гадна талбайд хавдрын эсрэг үндэсний аяны багийнхан хэдийнэ цугларчээ. Нэгэн зорилгын төлөө сэтгэл үлсээ нэгтгэсэн тэд аяллаа бэлтгэлээ базаасан байна. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд өмнөх жилүүдэд аянд оролцож байсан туршлагатай эмч, мэрэгчлэтнүүдээс гадна анх удаа нэгдэж байгаа шинэ залуу гишүүд ч багтсан байна. Ийхүү 16 дахь жилдээ үргэлжилж байгаа үндэсний аяны уламжлалын дагав багийнхан маань хавдар судлалын үндэсний төвийн талбайд байрлах Монгол Улсын гавьяа тэмч доктор профессор Намхай Учрын нэм даваа агсны гэрэл түвшөөнд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татуулсны дараа хоймор сайхан нутгийг зорин аян замдаа гарлаа. Хавдрын эсрэг үндэсний аян 2026 төвсгөл. Аяны багийнхан хойд бүсийн үзэсгэлэнт байгаль уул усны өнгийг толдон 800 км аялсаар нар хэвээх үед зорьсон газар болох Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод хүрч ирлээ. Хөвсгөл аймаг нь 140 гаруй мянган хүн амтай бөгөөд халах, дархад, ходгойд, урайнхай, буриад, цаатан зэрэг 6 ястан аж төрдөг олон ястны үлгийн нутаг юм. Мөн хүн амын тоогоороо Монгол Улсын хамгийн олон хүн амтай аймгийн нэгд тооцогддог гэлээ. Хүн амын дунд хорт хавдрын эрсдэл төвчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэх, онцлогооны чанар, хүртээмжийг сайжруулах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадварыг бэхжүүлэх зорилготой хавдрын эсрэг үндэсний аян 2026 үндэсний аяны нээлтийн үйл ажиллагаанд Хаан банкны үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ууган Баяр, хавдар судлалын үндэсний төвийн захирал Батбол болон Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар, нийгмийн бодлогын хилтэс, эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, Хаан банкны хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл, эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон иргэдийн төлөөлөл оролцлоо. Хавдар эсрэг үндэсний аян нь Хаан банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хэрэгжүүлдэг үндэсний хэмжээний төсөл юм. Энэхүү аяныг энэ жил улс орон даяар 16 дахь жилдээ Хөвсгөл аймагт 6 дахь удаага хэрэгжиж байна. За тэгэхээр өнөөдөр Хөвсгөл аймагт Хаан банкны санхүүжилтээр хавдрын эсрэг аяныг 7 хоногийн хугацаанд зохион байгуулалтаар мэрэгжлийн эмнэлгийн байгууллага хэлсэн байна. Тэгээ Хөвсгөл аймаг бол Монгол Улсын хэмжээний хамгийн олон хүнтэй, хамгийн олон өрхтэй, хамгийн олон засаглааны нэгжтэй ийм аймаг. Энэ жилийн онцлог бол бид үндсэндээ урдсан сэргийлэх үйлчилгээний ач холбогдлыг ард иргэдэд танилцуулах, эрт илрүүлж болдог өвчин гэдгийг ойлгуулах, за дээрэс нь онцлогоо эмчилгээний байдлыг сайжруулах, хяналтын системийг ард иргэдэд ойлгуулах, сайн дурын ажилтнуудыг бэлтгэх гэд олон төлөвлөлтөд явж байна. Хаан банк энэ хугацаанд бол нийтдээ 1.6 тэрбумын хөрөнгө оруулалтыг энэ хүү аянд зориулж зарцуулсан байгаа. За ингэснээр бол мэдээж Монголын нийт ард иргэдийн бас хавдрыг эрт оншилж, хавдрын талаар бас мэдлэг боловсролыг дээшлүүлж, за бас орон нутгуудад бол яг энэхүү хавдрын эрсдлийг бууруулах, тэгээд энэний талаар бол мэдлэг боловсролыг сайжруулах, бас хавдрыг эрт онцлоод эрт эмчилгээг хийх гол зорилгоо бол тавиад ажиллаж байна. За 25 оны статистикийг харах юм бол улсын хэмжээнд хавдрын илрүүлгийн хувьд бол 41.2% нь эрт илрүүлсэн, 59.8% нь хожуу илэрсэн ийм статистик мэдээлэлтэй. Хөвсгөл аймгийн тухайд бол ингээ хараад үзэх юм бол хавдрын эрт илрүүлэг нь 27.2%-тай. За хожуу илрэлт нь 72.8%-тай ингээд статистик харах юм бол улсын дунджаас илрүүлгийн хожуу илрүүлгийн
асуудал байгаад их. За манай аймгийн тухайд бол 2025 оны жилийн эцсийн байдлаар бол одоо 10,000 хүн тутамд хавдраар одоо өвчлөгчдийн тоо бол 16.4 промил байгаа. За үүнээс бол нас баралт бол 11.8 промил байгаа. Эдгээр иргэдийн одоо өвчлөж байгаа болон нас барж байгаа иргэдийн 60 гаруй хувь нь бол одоо эрэгтэйчүүд эзэлж байгаа. За тэгээ эрэгтэйчүүдийн одоо хавдраар өвчлөд байгаа шалтгааныг ингээд судлаад үзэхдээ ерөөсөө амьдралын хэм маягийн шалтгаан байна. За нэгдүгürt бол хор зуршил байна. Архи тамхины эргэлэн өндөр байна. Хоёрдугаарт одоо эрүүл мэндэ үл хайхардаг. За эрт илрүүлэг үзлэг онцлогоонд хамрагддаг. Ингээд энэ байдлаасаа болоод одоо хүндэрсэн хойноо одоо илэрдэг ийм одоо шалтгаанууд байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол одоо манай нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бол онцгой анхаарч бол ажиллаж байгаа. Хавдрын тийм ээ онцлогооны одоо эрт илрүүлгийн байдлаас аваад үзэх юм бол ер нь нэг 70 орчим хувь нэг хожим онцлогч. Өөрөөр хэлбэл 3-4 хүндэрсэн одоо үедээ хавдрын өвчлөл онцлогчноос одоо шалтгаалж одоо тийм ээ өвчлөлийн маань одоо иргэний одоо амьдрах чадвар одоо хөдөлмөрийн чадвар алдалт бол нөхцөл бол үүсэж байгаа. Тэгэхээр одоо бас Өсөл аймгийн хэмжээнд нэгдүгээр хүн ам ихтэй, за хоёрдугаарт шилжилт хөдөлгөөн ихтэй, гуравдугаарт одоо тийм ээ бүтэц одоо орон нутгийн нэгж бүтцийн хувьд бол олон одоо тусламж үйлчлэгээний өөрөөр хэлбэл хүртээмжийн хувьд бол бас тулгымцсан асуудал болдог. Тэгэхээр бид ямар зорилго тавьж байгаа нөхөр үндсэндээ л эрт илрүүлэг гэдэг чинь үндсэндээ эрт илрүүлэх юм бол хавдар гэдэг өвчнийг 100% эмчилж болдог. Тийм учраас эрт илрүүлгийг сайжруулах, энэ хүрээнд эрт илрүүлгийнхаа ач холбогдлыг нэмэгдүүлэх ийм зорилготой явж байгаа. Хүн ер нь эрүүл зөв амьдрах бол өөрийн одоо ухамсар, өөрийн одоо зөв дадал зуршлаас хамаардаг юм ээ гэдгийг маш их ойлгодог. Тийм ч үднэс би энэ арга хэмжээнд оролцоод явж байна. Тэгэхээр ер нь альва эрүүл мэндийн асуудлыг хүндрүүлсэн шатанд нь оруулахаасаа өмнө өөрсдөө ингэж нөгөө зөв амьдрах арга барил суралцах. Дээрэс нь энэ одоо ингээд манай Хөвсгөл аймагт ингээд тэр холоос ингээд бас ингээд зорин ирж байгаа нь биднэрт маш их олзур хууштай. Энэ үзлэгт ингээд хамрагдаад авах юм бол заавал одоо эрүүл мэндэ эрсдэлд ороод өчнөн эдийн засаг мөнгө санхугаараа хохирох биш те. Тэрнээс өмнө ингээд өөрөө өөрсдийнхээ эрүүл мэндийн төлөө одоо ингээд биднэрт ингэж хийх ийм боломжийг олгож байгаа энэ улсуудад л маш их баярлж байна. Тэгээд би ч гэсэндээ одоо ингээд үзлэгтэй хамрагдана гэж бодоод явж байна. Манай Хөвсгөл аймаг өөрөө нэг хүн ам ихтэй одоо 150 мянган орчим хүн амтай. Тэгвэл манайх бол тогтмол одоо яг энэ урьдчилан сэргийлэх үйлчлэгээ бол бас л яг амбулаториороо урьдчилан сэргийлэх байдлаараа бол үйлчлэгээ хийж явдаг. Эхний өдрийн байдлаар бол одоо 162 хүн үйлчлэгт орсон. Үүнээс бас яг хавдрын шижигтэй тохиол бас цөөнгүй бас илэрж байна. Тэгэхээр ер нь бол бас энэ үзлэгийг бас өргөн цар хүрээтэйгээр бас үзэж онцлогоо шинжилгээг хийж явах бас шаардлагатай байна гэдгийг бол харуулж байна. Хавдрын онцлогоонд хамгийн чухал үүрэгтэй зүйл нь юу гэдэг вэ гэхлээр эдийн шинжилгээ бол чухал үүрэгтэй байдаг. Одоо нотлохоонд суурилсан шинжилгээ ухаан гэдэг утгаараа эдийн шинжилгээгээр онш нь бол тавигдаж тэгээд цаашдаа одоо ямар эмчилгээ хийгдэх вэ гэдэг асуудал болоо шийдэгддэг байгаа. За энэ аяны хүрээнд бол бид нар өнөөдөр хавдрын багаараа явж байгаа гэдэг бол угаасаа онцлог байдаг. Энэ хавдрын аяны гол онцлог нь юу гэхээр баг эмчнэр бол оролцдог. Тэгээд энэ дээр манай мэдцлийн эмчнэр дүр соншилгоо за дээрэс нь бол одоо лаборатори эмчнэр маань ингээд хамтарч яваад тэгээд газар дээр нь одоо 2-3 хоногийн дотор энэ эдийн шинжилгээгээр оншийг баталж өгөөд цаашдаа эмчилгээний асуудал шийдэхэд бол менежментийн асуудалд бол хамгийн чухал ач холбогдолтой байдаг. Энэ удаагийн аяны хүрээнд хавдар судлал үндэсний төвийн элэг цус нойр булчирхай мис засал, эргэтэн шилжүүлэн суулгах төв, толгой, хүзүү, нөхөн сэргээх болон мэдрэлийн мис заслын төв, хөх болон эмэгтэйчүүдийн мис заслын тасаг, хэвлийн хит авиа болон компьютер томографийн оншилгоо, дурангийн тусламж үйлчилгээ, дүрс оншилгоо, хотоод улаан хоолой дуран, хөнгөвчлөх эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ, эмгэх судлал, эдийн шинжилгээний тасгийн нарийн мэргэжлийн эмч мэргэжлүүдийн баг орон нутгийн иргэдэд үзлэг онцлогоо хийж шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Улсын хэмжээнд Хөвсгөл аймаг маань хавдрын өвчлөлөөр 3 дугаар байранд явдаг. Зорилттой бүлгийн 1600 орчим хүнд аймгийн нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн газраас зорилттой бүлгийн хүмүүсийг бэлдсэн байгаа. Шаардлагатай нис засвал үзлэг онцлогоон дээрээ
эмч нартайгаа хамтран ажиллаж байгаа. Шаардлагатай тохиолдолд яг хагалгаа хийх, мэс ажлаар хийх одоо бүрэн боломжтой. Манай эмнэлэг маань одоо яг сүүлийн одоо тоног төхөөрөмжөөр хангагдсан, хагалгааны 2 операционтой мэрэгжлийн эмчнэр маань бүрэн бэлтгэгдсэн. Ер нь бол энэ тал дээр маш сайн мэрэгжлийн зүгээс мөн бас эмнэлгийн үйл ажиллагаа ер нь бол тогтмолцсон. Хөвсгөл аймгийн тухайд бол элэгний хавдар бас тохиолдол нас оролтаараа тэргүүлдэг. За 2025 оны байдлаар Хөвсгөл аймагт маань нийт илэрсэн одоо элэгц найруулгын байрлалын хавдрын 72.2% нь хожуу шатндаа буюу 3-4 шатнд одоо илэрсэн байна. Аяны хүрээнд бол үндсэн өргөтгсөн баг бүрэлдэхүүнээр явж байгаа нь бол маш их давуу талтай байна. За өчигдрийн байдлаар бол шинэ тохиолдол бол одоо 2-3 илэрж байна. Харамсалтай нь бас л хожуу шатндаа манай төв дээр болон өөр газар хагалгаа хийлгсэн хүмүүсүүд одоо бас хавдар тагсан тохиолдлуудыг илрүүлж байна. Ингээ боломжоор эндээ шийдээд бас үндэсний төв рүү илгээгээд ингээд зохиогч журмын дагуу үйл ажиллагаа бол хийн явагдаж байна. Өчигдрийн байдлаар бид манай багийн 256 хүн үзсэн, элэгний 2 хавдар илрүүлсэн, хоргоо хавдар гэхэд 53-ыг оншилсан. Аяны хүрээнд элэгний мэсэлд одоо тий яаралд орох шаардлагатай тохиолдол бас 2-оор тогтохгүй илэрч байна. Манай элэгц найруулгын мэслийн фэлловын хөтөлбөрийг бүрэн дуусгаад ирсэн Чимэд орж гэдэг эмч байдаг. Энд бас элэгний мэслийг бол нэлээд хийдэг. Энэ эмчтэйгээ хамтраад маргаашийн бид нэг хүнд одоо элэгний мэслийг газар дээр нь хийхээр төлөвлөлөөд ажиллаж байна. Улаанбаатар хотоос энэ халдвар судлан аян зохиосон маань аудрын эсрэг. Энэ аяны эмчнэр та бүхэн таарсан. Бид нар бас их баяртай байна. Тэгээд одоо хадам дөө хамгаан том хөрөг ахна. Энд хагалгаа юмд орох гэдэг. Өөрөө тийм онш юм мэдхгүй хөдөө байж бол гент муутал ингээд яалаа тэгээд одоо суман эмнэлэг ороод төргөн дуудаад маш хурдан хугацаанд авч энэ эрүүл мэндийн төв дээр ирж энэ дээрсэн чинь элэгнээ одоо хүнд хагалгаанд орно гэсэн одоо маргааш орох гэж байна. Энэ бол одоо биднэрт маш их боломж, маш их хөрөнгө зардал одоо хөнгөлөлттэй. Энэнд бас их талархаж одоо та нарт их баярлж явна. Урьдчилан сэргийлэх үзлэгтээ жил болгон одоо хамрагдаж байгаарэ. Мөн элэгний БЦ вирустэй элэгний өвчлөлттэй хүн байвал та бүхэн маань 6 сар тутамдаа эхо онцлогоо хийлгэж байгаарэ. Ингэснээрээ одоо бидний хавдрыг эрт илрүүлэх боломжтой. Эрт илрүүлснээрээ бол хавдар бол бүрэн эдгэрэх юм боломжтой өвчин юм аа. Тийм болохоор та бүхнийг эрт илрүүлэлтэд хамрагдаж эрүүл амьдарцгаая гэж уриалмаар байна. Хавдрын эсрэг үндэсний аян 2026 багийнхан элэгний хорт хавдартай нэг өвчтөнд баруун илгийг өргөтгөн тайрах нарийн төвөгтэй мэс заслыг амжилттай хийлээ. Мөн хавдар судлалын үндэсний төвийн хөхний төвийн мэс заслын эмч жавхлангаар ахлуулсан баг хөхний хоргоо хавдартай 2 өвчтөнд хавдар авах мэс ажилбарыг орон нутагт амжилттай хийснээр төрөлцсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй нутагт нь хүргэх боломжийг бодитоор хэрэгжүүллээ. Ийхүү хавдрын эсрэг үндэсний аян 2026 эрт илрүүлэг оншилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн эмч нартай мөр зэрэгцэн ажиллаж мэдлэг туршлагаа хуваалцсан нь аяны бас нэг чухал үр дүн байлаа. За сайн байна уу та? Таны нэр хэн билээ? За хэдэн настай лээ та? 31. Өдрөө хоёлоо өхний одоо үзлэгт хамтдаж байгаа шалтгаан яасан билээ? Хөхний хаалгаанд ороод эдгэрэлтний удаан байгаад. Тэгээд их бэрсүүхтэй жаахан өвчтэй байна. Хэдэн он та манай хөхний хаалгаанд орсон билээ? Сая энэ оны 5 сард орсон. За Өсгөл аймагт хөхний хорт хавдрын 5% одоо эзэлж байна. 25 оны байдлаар. За эрт илрүүлгээр одоо хөхний одоо хорт хавдрын хувьд болохоор яаж үзэх ёстой вэ гэхээр эхлээд эмэгтэй хүн маань болохоор өөрийнхөө хөхийг заавал шалгаж явах ёстой. 30-аас дээш насны эмэгтэй хүн бүр хөхний хооллогоо жилд нөгөөдөө үзүүлчих ёстой. За 40 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд болохоор хөхний эхотойгоо нэмээд хөхний рентген буюу маммограф гэдэг шинжилгээг заавал эхо маммографаар хослуулж хийх ёстой. За энэхүү одоо 26 оны хавдрын аян болохоор гол онцлог нь гэвэл яг одоо бусад Хөвсгөл аймгийн бусад одоо сумын эмчнэр маань маш зөв хүмүүсээ яг зорилт бүлгийн одоо хүмүүсээ явуулсан байна. Одоо хөхний хорт хавдар сэжигтэй гэсэн нэг хүн байсан. Тэр хүнээс эдийн шинжилгээ аваад одоо эмгэг судлалын тасах руу явуулсан байна. Тэр хариугаа одоо
эмчэнд хүлээж байгаа. За 2 эмэгтэй хүнд болохоор эсийн шинжилгээ авсан. За мөн тэр хүмүүс 2 хүнийгээ бас эмэг судлалын тасаг руу бас шинжилгээнд өгүүлсэн байна. Тэгээ хэрвээ тэр хариун маань болохоор хорвоо авдар гэдээ гарчвал тухайн өвчтөн маань одоо Мөрөн аймагта бүрэн эмчлэх бас боломжтой. Энэ жилийн аяны онцлог бол сэргээн засах тасаг шинээр одоо оролцож явж байгаа. За хавдрын одоо үндсэн эмчилгээний баг бүрэлдэхүүнд бол олон мэрэгчлэлтнүүд байдаг. Түүний нэг нь бол сэргээн засах тасгийн мэрэгчлэлтнүүд байдаг. Сэргээн засахын нэг онцлог бол ерөөсөө л онцлогдсон цагаас нь эхлээл тухайн хүний одоо бүрэн эдгэрэх хүртэл хамтдаа байж тэр хүн одоо ямар үйл ажиллагааны чадрууд үүсгүү тэр болгон дээр бол ажиллаа явдаг. Хавдрын эсрэг үндэсний аян 2026 багийнхан Хөвсгөл аймагт ажиллах хугацаанд төрөлцсөн мэргэжлийн эмчийн үзлэг, оншилгоо, эрт илрүүлэх эрсдлийн үнэлгээг нийт 1688 иргэнийг хамруулснаас шинээр илэрсэн хорт хавдрын өвчлөл 13, сэжиглэж байгаа хорт хавдар 42, хоргуу хавдар 46-г илрүүлж 236 хяналтын үзлэгийг хийж 602 бусад өвчлөлийг илрүүлжээ. Үзлэгийн явцад хяналтаас дахин хорт хавдрын 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Манай Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг нь бол хавдрын чиглэлээр нийт яг нарийн мэрэгсэн 3 их эмчтэй. Тэгээ 3 эмч маань бол яг амбулатор, тасгаа бас хэвтэн тасгаа бол хариуцсан ажилладаг. Энэ жилийн аяны гол зорилтын хүрээнд болохоор бид нэр эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүдтэй давхар сургалтаа явуулаад дээр нь ажлын байран дээрх зөвлөгөө, сургалтуудыг өгнө. Хоёр болохоор энэ орон нутагт ажиллаж байгаа хаан банкны ажилчдаа бас адилхан сургалтуудаа давхар энгийн ард иргэдийн хэмжээнд сургалтууд нь явагдах юм байгаа. Хөвсгөл аймгийн сэргээн засах тасаг маань яг хавдралуугаа бол бас түгээмэл ажиллах нь бага байдгийн байна. Хавдрын одоо эмчилгээ хийж байгаа хүмүүстэй сэргээн засах эмчилгээ хийх одоо тохиолдлууд нь бага байдгийн байна. Нэгдүгээрт мэдээж ярих хүний нөөц тэгээд бас нэг одоо хавдрын зүрх судас, амьсгал зүрх судасны чиглэлээр, дотрын чиглэлээр мэрэгсэн хүмүүс бас зөөхөн байдгийн байна гэж харлаа. Тэгэхээр энд байгаа мэрэгчлэтнүүдээ эргээд холбоотой байгаад онлайнаар ч юм уу тийм ээ одоо яг энэ нарийн мэрэгжлийн чиглэлээр сургах хэрэгтэй юм байна гэж харагдаж байна. Сүүлийн жилүүдэд болон Хөвсгөл аймгийн ард иргэд маань бас эрүүл мэндийн хадгалаа маш сайн анхаардаг болсон байна. Эрүүл мэндийн байгууллага нь энэ урьдчилан сэргийлэх үзлэгийг маш сайн өндөр хэмжээнд зохион байгуулдаг болсон байна. Яг зорилтод бүлгээ бэлдэнэ гэдэг бол одоо холоос ирж байгаа аслагдсан аймагт ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх гэж байгаа одоо эмч бидний хувьд бол аюул хамгийн чухал ажил маань байдаг. Одоо манай кабинетийн хувьд бол яг хорт хавдрын дараах өвөрмөц эмчилгээний дараах хяналт болон хорт хавдраар хорт хавдрын онш батлагдсанаас хойш одоо өвөрмөц эмчилгээ хийх боломжгүй үе шаттай хожим үедээ орсон ард иргэд одоо үйлчлүүлэгчид маш идэвхтэй хяналтын хүмүүс маань үзүүлж байна. Үзлийн хугацаанд бас нэг сайхан зүйлийг олж ажиглалаа. Энэ нь юу вэ гэхээр одоо өвөрмөц эмчилгээ хийх боломжгүй гэдэг мэн бас одоо хорт хавдрын нэлийн хожим үе шатанд орсон өвчтөн гэсэн үг. Тэр өвчтөнгүүдийн хувьд нэлээд одоо ингээд нөгөө жил дотроо нас оролт цөөхөн тухайн одоо орон нутгийн онцлогтой холбоотой энэ сайхан эрүүл агаар цэвэр цэнгэг ус те энэ сайхан байгальтай холбоотой юм болов ард иргэд мэн одоо те одоо зөвөр багтаа байна гэдэг чи одоо бас үнэхээр эмч биднэрт айгуу сайхан мэдрэмж байна. Хавдралтай тэмцэх аяны хүрээнд ингээд Улаанбаатар хотоос эмч ингээд ажлын багийнхан ирээд ингээд бүх нийт хөвсгөлчүүдтэй ингээд үйлчилж олон дүмэнд хүрчиж байгаа нь мах их талархуйштай байна. Энэ үзлэгээр өчнөө гэр бүл тийм ээ өчнөө хүмүүс өөрснийгөө мэдэрч өчнөө эрт илрүүлж авч өчнөө хүмүүст бас нэг буян болж ийн гэж ойлгож байна. Би 2023 оны 5 сард баруун талын хөвхний хавдар эрт илрүүлгээр онцлогдоод тэгээд 6 сарын 7-нд Хөвсгөл аймагт хагалгаанд орсон. Тэгээд алтан гартай эмчнэрийн чадвартай сайн эмчнэрийн хүчинд хагалгааг амжилттай таван туулаад 7 дугаар сараас эхлэн хийм эмчилгээг 8 удаа, туяа эмчилгээг 16 удаа хийгдэж одоо эдгэрэх шатанда явж байна. Эмчнэрийн хяналтанд явж байгаа. Тэгээд хавдар дээр бол эмчилгээ хийлгэж байгаа тэр тасгийг тэр техникийн нөхцөл тэр юугаар нь хангаж өгөөсөө тэр айгуу дутагдaltaй санагдгийн тэрийг нэг хэлмээр санагдчих. Тэгээ энэхүү аяны ач холбогдол нь бол яг хөдөө орон нутгад одоо бас яг иргэдийг одоо
өргөн цар хүрээтэйгээр одоо онцлогоо шинжилгээнд хамруулах одоо боломж бүрдэж байна. Мөн бас иргэдэд одоо хавдрын одоо ойлголт мэдээллийг бас түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой байна. Мөн бас хавдрыг одоо эрт үе шатанд нь онцолж байгаа бол маш ач холбогдолтой байна. Тэгээд энэхүү аягныг одоо зохион байгуулж байгаа энэ зохион байгуулахад одоо эмчилгээ оролцож байгаа Хаан банк болон Монголын үндэсний Арадд телевизийн хамт олондоо хавдрын үндэсний төвийн баг бүрэлдэхүүн эмч нартай бүгдээрэнд нь нэгдсэн эмнэлгийнхээ одоо нийт одоо иргэдийн зүгээс одоо баярлалаа талархснаа илэрхийлье. Аяны хүрээнд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг болон Сум өрхийн эрүүл мэндийн төвийн 70 гаруй эмч мэрэгчлэн хамруулсан зовлон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, оншилгоо эмчилгээ сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Ер нь хавдрын зонглох 4 төрлийн одоо гол үзүүлэлт байна. Элэг, уушиг, за ходоод эмгтээчүүд. Тэгэхээр бид яг гэвэл хойд бүсийн одоо Эрдэнэтийн одоо онцлогооны төвтэй хамт зохион байгуулах ажлыг 27 онд хийнэ гэж бодож байна. 27 онд аймгийн захиргааны зүгээс тодорхой хэмжээний санхүүгийн асуудлыг шийдэж өгнө. Ингэж эрт илрүүлэнд хамрагдаагүй хүмүүсийг хамруулж тэр хэмжээгээр эрт онцлогдох юм бол эрт одоо эмчлэгдэх юм боломж олцоо бүрдэж байна. Ерөөсөө 3 асуудал байгаа. Нэгдүгээр санхүүгийн хэмжээний асуудал. Хоёрдугаар түмэн хүчний асуудал. Гуравдугаарт орон нутагт нь очиж үзэх асуудал. Жалгын мохорт байж байгаа эсвэл зүүн тайгад байж байгаа цаатан нэр аймгийн дуурд зүгээр зөндөө тэдрийг яг сум дээр нь очиж үзэх асуудал байна. Энэ асуудлыг шийдэх юм бол аль аль талтай үр дүнтэй болно л гэж байна. Эрүүл мэндийн салбар дээр барьж байгаа нэг гол бодлого бол 3 дахь шатлалд үзүүлж байгаа үйлчлэгийг орон нутагтаа үзүүлэхийн бодлого барьж байгаа. Төвлөрлийг сааруулах бодлого байгаа. Тэгээ энэ хүрээндээ бол шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бол бид нар шийдвэрлээд ингээд явж байна. Манай нэгдсэн эмнэлэг маань тоног төхөөрөмжийн хувьд бол маш хангалттай. Одоо жишээ нь компьютер томограф гэхэд бол 128 зүтгэхтэй хамгийн сүүлийн үеийн одоо тоног төхөөрөмж компьютер томографтай. Компьютер томограф нь болохос тооцогчтой болон тооцогчгүй бас ингээд яг хавдрынхаа одоо үүсвэр байна уугүйг одоо оншилж чаддаг юм тооцогчтойгоор бас хийдэг. Мөн тооцогчгүйгээр бас урьдчилан сэргийлэх байдлаар ингээд хоёр чиглэлээр бол явуулдаг. Мөн бас дуран оншилгоо, ихо оншилгоо, эрдэнэтгийн оншилгоо энэ гэдэг ер нь бол манай яг оншилгооны хувьд бол маш сайн одоо хангагдсан. Мөн бас боловсон хүчин одоо эмчийн хувьд бол бас маш сайн хангагдсан. За өнөөдрийн байдлаар яг Хөвсгөл аймгийн эмчэнд нэг өнгөрсөн жил 371 одоо хавдартай иргэн бол бүртгэгдсэн байна. За үүний нэг 72 орчим хувь нь болох төр хожуу онцлогдсон. Гэхдээ өмнөх жилүүтэй харьцуулах юм бол эрт илрүүлэх нь бол 3.1% өссөн байна. Энэ нь одоо тийм ээ тодорхой одоо 3.1% хүмүүсийн одоо эрт илрүүлж чадсанараа амьдрах чадвар бол нэр бол уртасгаж амьдрах одоо тийм ээ эмчилгээ тусламж үйлчилгээний одоо чанар нь бол сайжирсан гэж харж байгаа. Хөвсгөл аймгийнхаа ард иргэдтэй хамтраад эрт илрүүлгийн түвшинг 27-оос хамгийн багадаа 13-4%-аар нэмэгдүүлэх цаашлаад 50% хүрэх ийм зорилт тавиад өнөөдрийн байдлаар ажиллаж байна. За хоёрдугаарт бид нар эмчилгээ үйлчлэгнийх нь чадамжийг сайжруулах зорилгоор за энэ ч нэ хийж байгаа хавдрын тусламж үйлчлэгийг нь бид нар дэмжиж илүү сайжруулах тал дээр нь ажиллана. Эндээ шийдэж чадахгүй байгаа одоо хавдрын тусламж үйлчлэгийг өөрийнхөө эмнэлэг дээр шийдвэрлэхээр өнөөдөр ингээд тохиролцоод явж байна. Манайх бол хойд бүстэй байгуулагч анхны дэд төв. За энэ эмнэлэг маань өөрөө 3 аймгийг Хөвсгөл, Орхон, Булган аймгийг хамран цаашдаа бид нар бол Сэлэнг, Тархан аймгийн иргэдтэй бас хүрэхээр ажиллаж байгаа. Манай эмнэлгийн хувьд бол хойд бүсийн иргэдтэй хурж ажилласнаа хүмүүс орон нутагтаа одоо хот руу очиж одоо тэр олон зардал гарахгүйгээр ар гэрийнх нь одоо хүмүүс цаг нараа алдахгүйгээр манай дээр үйлчлэг үзүүлэх юм давуу байдал бий болж байгаа. Хаан банк сангаараа дамжуулаад эрүүл мэнд боловсролын салбаруудад бол мэдээж нийгмийн хариуцлагын хүрээнд бол хөрөнгө оруулалтуудад хийж байгаа. Тэгээд эрүүл мэндийн хувьд бол хамгийн том 2 аян байдаг. Хавдрын эсрэг үндэсний аян, цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2 байгаа. За түүнээс гадна бас боловсролын салбарт бас бид нэр залуучууд оюутнууд сурагчдад зориулаад бас оюутны тэтгэлэг хөтөлбөрүүд бас зарладаг. За мөн одоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол бас нэг шинэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь алслагдмал аймаг орон нутгийн алслагдмал сумдад бол багын баг сургуулийг
байгуулад ажиллаж байна. За энэ дээр бол нэгдсэн үндэсний байгууллагатай боловсролын яамтай хамтраад за энэхүү одоо баг сургуулийг бол бариад байж байна. Өнгөрсөн жил бол 4 багын баг сургуулийг барьсан. Энэ жил дахиад нэмээд 2 баг сургууль бол барихаар төлөвлөд ажиллаж байна. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хор тавдрыг эрт үеид нь илрүүлж, эмчлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой Хавдрын эсрэг үндэсний аян 2026 6 дахь удаа Хөвсгөл аймагт амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. Өнгөрсөн 5 удаагийн аяны хүрээнд тус аймагт нийт 9088 иргэнийг үн төлбөргүй үзлэг онцлогоонд хамруулжээ. Үүний үр дүнд 56 хорт хавдрын тохиолдол 114 хорт хавдрын с жигтэй тохиолдлыг эрт илрүүлж, иргэдэд шаардлагатай шатаараас нь тусламж үйлчилгээг үзүүлж, мэс засал эмчилгээг цаг алдалгүй хийж амжилттай ажиллалаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Хавдар судлалын үндэсний төв Хаан банк сангаараа дамжуулан хэрэгжүүлдэг Хавдрын эсрэг үндэсний аян 2026-г Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос үзэгч та бүхэндээ сурвалжлан хүргэлээ. Дараагийн Хавдрын эсрэг үндэсний аян Дорнод аймгийн Чообалсан хотод 8 дугаар сарын 10-аас 15-ны хооронд хэрэгжин. Энэ нэвтрүүлгээрээ иргэн уулзлаа. Баяртай үзэгчд. Хавдрыг эрт илрүүлэх нь амьдралд өгч байгаа хамгийн том боломж. Харин тэр боломжийг хүн бүрт ойртуулахын төлөө Хавдрын эсрэг үндэсний аян өнөөдөр ч замд гарсаар байна.